Даваа гарагт Баянзүрх дүүргийн алба хаагчид хотын дарга Нямбатарыг эсэргүүцэж чагссан бол Мягмар гарагт төрийн ордны үүдэнд хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Батамгалан огцруулахыг шаардсан чагсаал болсон. Нэг өсөндөө Батамгалан Нямбатар гэдэг хоёр хүн нийслэлийн Монгол Ардын намын даргын суудлын төлөөх зөрчилдөөн олон нийтийн өмнө ил тод өрнөж байна. Мөн 2 хоногийн өмнө ерхий сайд дээрх хоёр хүнийг дуудаж уулзсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар нийслэлийн засаг дарга Нямбатар дараах тайлбарыг өглөө. Уржигдэр дуудаад ийм одоо нийгмийн сүлжээнд зүйлээ болоо л гэсэн. Тэгээ би бол одоо жишээ нь Баянзүрх дүүрэг дээр ч юм уу хүн амьтан жагсаагаад л гүгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээ өөрөө тийм үйлдэлүүд хийгээд байгаа. Би нэг шалтай ч юм хийгээгүй шүү дээ. Би нэг ганц лайв л хийсэн шүү дээ. Өөрөө юу ч хийгээгүй үстэй. Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би одоо дахиж тийм хэрүүл мэрүүл ярмааргүй. Би ер нь энэ хавар ажил их байна. Одоо тест 5-ын газар шорооны ажил эхэлсэн явж байна. Тест 5-ын ажил энэ жил нэлээд явах хэвээр. Дамдаржигийн дулааны станц бас эхэлж байна. Хүннүүгийн 90 мегаваттын ажил 4 сарын хэдэнд эхэлнэ. Тойрог хурдны замгийн бас тусдаа зам ажлын 4 сарын 2-нд тендер нээгдэнэ. Таранбай 4 сарын хэдэнд нээгдэнэ. Сэлби ажил урагшилсан явж байна. Сэлбиг эх жилийн бас наадмын үеэр орон сууцны 1-р ээлжүүдийг бүгдийг ашиглалтанд оруулахаар ингээд төлөвлөгөөтэй явж байна. Ахтан тийм одоо яг нэг тийм хүн амьтан цуглуулад яг зам алах. Таны зөвшөөрж байгаа тийм бичлэг явуулсан. Тийм л аваагийн дүү байлаа. Байгууллага тэр нь гомдол гаргасан уу? Гүү одоо тэгээд шатаагаад л явж байгаа хэвээр өдөр болгон бөөлнүү яануу тэгээ би урд ажиллалаа гэж явъя.